За өнөөдөр бас чухал сэдвээр асуулга асууж байна. Улсын хурлын өргөдлийн байнгын хорооноос Минигийн талд гадрын дос холборлож байгаа компани үйл ажиллагаатай холбоотойгоор шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдаж явсан. Монголын Минигийн тал буюу Доромт Монголын талд гадрын дос холборлож байгаа компани бол олон талаар нь харах юм бол үнэхээр эзэнгүй юм шиг хүний сэтгэлээр хандаж байгаа нь бол ил тод харагдаж байгаа. Ялангуяа байгаль хамгааллын асуудал дээр Монголын тал нутгийг там болгож хувирсан байгаа. Тэр хяналт тавьж ажиллаж байгаа гадрын дарга Үлзий өрн гэж хүн бий. Би Үлзий өрнгөөс асуух гэж байна. Тэр байгаль хамгааллын салбарт гэрээ контракт байгуулахдаа шинээр ямар зүйл залтуудыг шинээр оруулсан юм бэ? Гадрын досон дуусны хаттын компани яваад гэн монголчууд Минигийн талаад тамийн тал болгоод үлдэхгүй. Энэ чиглэлд хамгаалах, байгаль орчныг хамгаалах чиглэлд ямар арга хэмжээ авбаа гэдэг нэгдүгээр надад хариулж өгмөр байна. Хоёрдугаар туслан гүйцэтгэх компанийг сонгоход гадрын досны газар хяналт тавьж оролцохоор, зөвшөөрөл авч оролцохоор болж байгаа юм байна. Монголын хэдэн компани ямар салбарт туслан гүйцэтгэгчээр орж хэдэн хүн ажлын байр бий өгч болгож орон нутгийн иргэдийг хэдэн орон нутгийн иргэнийг ажлын байраар хангаж өгч байна вэ гэдгийг надад хэлмээр байна. Гуравдугаарт хятадын талтай өргөдлийн байнгын хорооныхон уулзалт хийсэн, Монголын талтай ч уулзалт хийсэн. Ер нь энэ досон уул 19 дээр хийсэн гэрээ контрактыг бол маш өвөрмөцөөр нухацтай авч үзэхгүй бол хятадын компани гэж хэлэхэд их хэцүү. Америкт бүртгэлтэй нэг компани байгаа. Америкт бүртгэлтэй компаниг Америкт бүртгэлтэй компани худалдаж авсан байгаа. Дээрээс нь цагдаагийн байгууллага хууль хяналтын байгууллагаас энэ компани гадрын досны орлогын тодорхой хувь алга болсон тухай Хонконгийн банк руу шилжсэн тухай мэдээлүүд ирж байгаа. Авилгал албан тушаалын хэрэг энэ компанитай холбоотой асар их байгаа гэдэг мэдээлүүд ирж байгаа. Энэ талаар та ер нь юу мэдж байна вэ? Энийг илэн далангүй хэлж өгөөч. Ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Хятадуудыг харахаараа бүхэлдсдэг одоо болох хэрэгтэй. Энэ Монгол улсын эрх ашигын асуудал яригдж байгаа. Монголын баялгийн асуудал яригдж байгаа. Би бол Үлзий бүрэн даргаыг бол гадаад хамтрагчтайгаа бол Монголын эрх ашигын үүднээс биш. Заримдаа баг гадна талын эрх ашигын үүднээс харьцдаг юм уу гэдэг мэдрэмж надад төрсөн. Уучлаарай би буруу ойлгосон байж магадгүй. Одоо та хариулж өг. Гишүүд мэдэх хэрэгтэй тий.